Эмэгтэйчдийнх бол яхахгүй одоо амаргүй ажил шүү дээ тий. Маш олон жил сурдаг, баахан мэрэгжил дээшлүүлнэ, мэс засалж болохын тулд яах ёстой байлаа гэх мэтлээ. Тэгээд одоо хууль эрх зүйн нөхцөл байдал нь хүнд дарамт шахалт ажлаа ачаалал гээл тий яриул их олон асуудлууд байгаа. Зөвхөн бид хэд өнөөдөр энийг цаг гаргаад хэлцээд ярьж байгаа нь дараагийн маань хууль. За ялангуяа өмнөх хуулийн хэрэгжилтэн дээр ямар асуудлуудыг гараад ирснийг маш сайн дүгнж цэгэнж тэгээ эрх зүйн акт бичиг баримтан дээр бид нар одоо маш нарийн харж үзэхгүй бол эмчнэр өөрсдөө ч үйлчлүүлж байгаа үйлчлэгчид иргэдэж тэгээ салбарын сайд ч гэсэн маш хүнд хэцүү байдалд ороход амархан юм хэцүү газар болж шít. Тэгээд энэ дэр нэг хэдхэн юм хэлчих гэж бодсон. Шинэ хуулийн дээр цөмөөрөө нэгдүгээр тэр эрүүгийн заалт гэдэг болвол тий энэ одоо яхахгүй байх ёсгүй заалт гэдэг дээр бүгд санал нэгдэж байгаа гэж би ойлгож байна. За хоёрдугаарт энэ таниулсан зөвшөөрлийн асуудлыг бид нар зайлшгүй ярих хэрэгтэй. Хүмүүс сайн ойлгодгоо. Гэхдээ энэ бол эрх зүйн акт. Хууц болгон дээр нь гарын өсөг зурж тамга дарж ээж яг хувь хүний нууцлалтай мэдээлэл учраас нэгдүгürt ил огт гарч болдгоо олон улсын бүр тэр практикаар. Дээрэс нь яг тэр хууль эрх зүйн актан дээр ярьсан хэлсэн битсэн хүндээ ойлгуулснараа дараа нь тэр хууль эрх зүйн одоо үр дагавар нь гарч ирдэг учраас тэр энэ дээрээ бүр маш дэлгэрэнгүй сайн нарийн мэрэгжлийн багийг оруулж суулгасаа гадна дотны байгууллагыг шаардлагатай бол надаас одоо би өмнөх ажиллаж исэн байгууллага эмнэлэг тэндээсээ тусламж баг гаргах бас боломжтой байх гэж би бодож байна. За 3 дугаар энэ одоо энэ за түрүү ярьсан учраас товчхон гэхдээ хууль гараад сайд нэг өөр тогтоол гаргаад журам нь бас өөр байхаараа журмаасаа болж том асуудалд ороод байдаг. Шүүхтэр асуудал очихоор эн чинь нөгөө мэрэгжлийн яг эд эрхтэн мэс засал амьтан амьгүй донор хизээ зүрх цусан тархины өхөл гэж юу хэлээд байгаа машинтай ажиллаж байгаа нь яаж ингээд ялгаж салахад их хэцүү байдаг учраас энэ бас маш тодорхойгоор бид нар явах ёстой ажил юм байл тий. Энийг бүр одоо эрх зүйн хувьд юу гэдэг маш ойлгомжтой процедураар бүр алхамаар нь тий 1 2 3 4 гэсэн заалттай байх ёстой зайлшгүй гэж бодож байна. За бас өмнөх хууль дээр харж байхад одоо нөгөө recipient гэж ярьдаг те хүлээн авахчийнхаа эрх зүйг илүү хараад яг одоо энэ ажиллаж байгаа эмч эмнэлгийнхаа ажилчдын эрх зүйг хамгаалах тэрийг нарийн тусгах ажил дээр бас их дутууд улмаг харсан юмнууд байгаа те энэ дээр бас их дэлгэрэнгүй сайн харж өгөөсэй гэдгийг хүсэж байна. За ингээд хуулийн шинчилсэн найруулга гэдэг зүйл дээр хагас дутуу баг зэрэг жоохон заалтууд орж явж байгаад ийм хүнд асуудлууд үр дагаврууд гардгийг хаана ойлгосон учраас бид нар одоо шинчилсэн найруулга дээрээ үнэхээр одоо маш сайн ажиллаж, маш сайн мэдээлжүүлж олон нийтэд ч гэсэн аягүй сайн ойлголт төрүүлэх нь заашгүй хэрэгтэй байна гэдэг нь харагдаж байна тийм ээ. За баярлалаа.